хэрхэн ажилдаг хөдөө орон нутгийн цэцэрлэг нь бага насны хүүхдийн сурч хөгжих нийгэмших дадлыг олгодог орчин байдаг. Ялангуяа орон нутгийн гэрт амьдардаг хүүхдүүдийн хувьд хүний амьдралын чухал хэсэг болсон ариун цэврийн өрөөг зөв ашиглах дадал хвшлийг цэцэрлэгээс хамгийн анх суралцдаг. Цэцэрлэг бол хүүхдийн өсч хөгжих эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн газар байх ёстой. Гэвч манай улсын цэцэрлэгүүдээр явж үзэхэд ялангуяа ариун цэврийн өрөөг ажиглахад хүүхдийн хэрэглэн тохироогүй, угаалтур сулдуур нь өндөр, эсвэл эвдэрч хэмхэрсэн, цэвэрлэгээний бодисыг нь ил задгай хүүхэд хөрөхүйц газар тавьсан гэх мэт ийм түгээмэл дутагдлууд ажиглагддаг. Манай ангийн хуучин ариун цэврийн өрөө нь болохоор зай багтаамж муутай байсан учраас хүүхдэд хүрэлцээ муутай, суултуур ариун цэврийн угаалтур хоёр нь бол хоорондын зай хол байсан учраас зарим хүүхд бол бие засгаа шууд гаргах тохиолдол бол ажиглагдаж тохиолддог байсан. Ийм учраас бид нар хөдөө орон нутагт хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөг байгуулахаар шийдсэн юм. Ариун цэврийн өрөө нь хүүхдийн нас бие хөгжлийн онцлог тохирсон хоёр төрлийнх байна. Үүнд 2-3 настай хүүхдийн ариун цэврийн өрөө нь зөв зохистой хэрэглэхэд дадад сургах зорилготой байна. Суултуурын өндөр нь 2-3 нас 20 см-ийн өндөртэй байна. Угаагуур нь 2-3 нас 50 см-ийн өндөртэй байна. 4-5 настай хүүхдийн ариун цэврийн өрөө нь хүүхэд бие дааж хэрэглэхэд зориулагдсан байх. Суултуурын өндөр нь 4-5 нас 27.5 см-ийн өндөртэй байна. Угаагуур нь 4-5 нас 60 см-ийн өндөртэй байна. Цаашлаад ариун цэврийн өрөөг суултуур, ариун цэврийн цаас, усаа татах, гараа савандаж угаах, гараа арчих гэсэн дараалтайгаар ашиглана. За өмнө бид нар хүүтэ усаар цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй хэцүү байсан. Ялангуяа одоо зэвэрсэн хуучирсан паруудыг угааж арчихад хүндрэлтэй байсан. Одоо бол сайхан халуун устай болсон. Тэгээд дийл гарсан шугамшүүлжээ байхгүй учраас цэвэрлэгээ хийхэд их урамтай болсон. За энэ төслийн хүрээнд цэцэрлэгийн ажилчид бидэнд зориулсан ариун цэврийн өрөө болон усанд орох өрөөг тогтчулж өгсөн нь хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг бидний хувьд эрүүл ахуй болон нийгмийн асуудлыг нэгэн зэрэг шийдэж өгсөн сайхан үйл ажиллагаа болсон. Ариун цэврийн өрөө хүүхдэд ээлтэй болно гэдэг нь суултур угаагуурын өндөр нь хүүхдийн нас биеийн онцлог тохирсон стандарт хэмжээтэй байхаас гадна эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн хүүхдийн хэрэглээнд илүү ойртож эхэлж байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол суултурын хажууд ариун цэврийн цаас нь байдаг, угаагуурын хажууд саван, гаргатаагч, альчуур нь байх эхэлж байгаа. Түүнчлэн хүүхэд эцэг эхчүүд багш нарт засварласан ариун цэврийн өрөөг хэрхэн ашиглахыг сургах тухай асуудал үүнд муу багтж байгаамаа. Хүүхдэд ариун цэврийн өрөөг зохистой зөв хэрэглэхийг заахтаа дуу хөгжим болон шүлэг тоглоомын аргыг хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг юм. Засварын ажил дууссаны дараа төслийн багийнхан, багш ажилчид, хүүхдүүд, эцэг эхчүүдэд ариун цэврийн өрөөг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулсан нь төслийн үр дүнг нэмэгдүүлсэн ажил болсон. Цаашлаад бусад цэцэрлэгүүд, сум, аймаг орон нутгийн удирдлагуудад төслийн үйл ажиллагааг танилцуулсан нь ус, ариун цэврийн боловсрол яагаад чухал болохыг сурталчилсан сайхан туршлага болсон. Төслийн багийнхан эцэгчүүд бидэнд ариун цэврийн өрөөг одоо хэрхэн ашиглах уу? Буюу одоо хүүхдүүдтэй гараа яаж зуугаах уу? Шүдээ хэрхэн зуугаах уу? Суултураа яаж ашиглах уу? Усаа яаж гамнах уу гэсэн одоо сургалтанд одоо хамруулсан. Ийм сургалтанд хамрагдаж хүүхдүүдтэй зөв дадал дэвшил сургах мэдлэгтэй болсондоо баяртай байна. Би цаашаа амхан болсон. Би өөрөө бийж чадна. Би цаашаа амхан болсон. Би өөрөө бийж